Түшиг ахаа Чингис хааны булшийг олохоор яван хүмүүст юу тохиолддог гараад өгөөч дэмжиж байгаа нь лайк. Өтөөгөө Чингис хааны булшийг олохоор явсан хүмүүст юу тохиолдсныг яриад өгөөч дэмжиж байгаа нь лайк. Төмсөг ахаа what? Түшиг ахаа Чингис хааны булшийг олохоор хүмүүст бэлдсэн юмыг яарадаад өгөөч дэмж байгаа нь лайк. Түшиг ахаа Чингис хааны булш. Даа боли. За бууж өглөө. Таж комент уншихгүй бууж өглөө. Шууд бичлэгтээ оръё. Чингис хаан бол хүн төрөлхтний бүх цаг үеийн хамгийн том газар нутгийг эзэлж чадсан агуу удирдагч билээ. Чингис хааны амьдрал түүхэн бичгүүдэд бичигдэн үлдсэн ч нэг зүйл одоо хүртэл нууцлаг хэвээр үлдсэн юм. Чингис хааны булш хаана байгаа вэ? Өнөөдрийг хүртэл олон эрдэмтэд энэхүү асуултанд хариулах гэж оролцсон ч хариулт эцэстээ хүрээгүй билээ. Агуу удирдагчийн булшийг хайх гэж явсан хүмүүст ямар нэг муу зүйл тохиолддоггүй. Энэ бүхний хариултыг өнөөдөр хэдүүлээ олох болно. Тухлан суугаад таалан сойрхно. За өнөөдрийн Монгол улсын мэдгүй хүмүүст нэг өгүүлбэр хэлэхэд хангалттай байдаг. Do you know Чингис хаан? Тэр өнөөдөр бид агуу удирдагч Чингис хааны талаар ярилцах болно. Чингис хааны талаар бол нэг олон юм ярих бол шаардлага байхгүй. Бүх цаг үеийн хүн төрөлхтний түүхэндх хамгийн том газар нутгийг эзэлж чадсан удирдагч. Яг колоничлсон улс хүн амаар бол Британий эзэнт гүрэн гэж явд юм байлээ. Тэгээс яг явж газар нутгийг эзэлснээр бол Монголын эзэнт гүрэн бол ордог. Өнөөдөр бол зарим хүмүүс Чингис хаанд дуртай, зарим хүмүүс дургу. Тухайн үед хүн алж исэн бла 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 гэл те. Хүн алаагүй ер нь удирдагч хаана байгаа юм бэ дэлхийн түүхэнд те. Тэгээ Чингис хааны амьдрал бол ер нь бол кино шиг гэж хэлж болно. Хар багаасаа амьдрал үзээд, хархаа бутархаа монголчуудыг хүчийн нэгтгээд, буцаж дэлхийн талыг эзлээд те. Тэгээд ер нь бол тэр талаар бол ярих юм бол хэдэн бичлэг хийхийг бол мэдгүй. Өнөөдөр хэдүүлээ юуны талаар ярилцах вэ гэхээр энэ том одоо түүхэн маш том хүний нэг одоо маш том тайлгдаагүй нууц байдаг. Тэр нь болохоор ер нь Чингис хааны шарил ер нь хаана байдаг юм бэ гэдэг асуултанд бол өнөөдрийг хүртэл хинч хариулж чадаагүй. Тэгээд сүүлийн үед бол та нараас энэ Чингис хааны шарилыг хайхж явсан хүмүүс тохиолдол тэр ямар нэгэн зүйл одоо болоод байна гэсэн юм тэр талаар судлаад өгөөч гэсэн асуултанд хариулцгаах болно. За тэгээд Чингис хааны оршуулгын үйл явцын талаар хэдүүлээ түүхэн үлдсэн бичгүүдийг бол харахад бол 1927 оны 8 сард бол нас барсан. Нас барахтаа бол Чингис хаан бол юу гэж одоо хүссэн бэ гэхээр за миний шарил дээр нэр мөр бичихгүй, сүр дуйлан тэмдэггүй зүгээр цэмээрхэн амар амгалан энэ хорвоос явмаар нэ гэдэг хүсэлтийн дагуу бол маш нууцлаг оршуулах ёслолыг бол хийсэн. Марко Пологийн тэмдэглэж үлдсэн айгүй алдартай тэмдэглэл байд юм байлээ. Тэр нь болохоор юу вэ гэхээр штэ Чингис хааныг оршуулах тэр зан үйлд нь 2000 боол оролцсон гэж байгаа. Тэгээд вэ штэ тэр 2000 боолыг хамгаалах гэж явсан цэргүүд нь оршуулгын дараа тэр 2000 боолоо хөнөөсөн байгаа. Ямар нэгэн мэдээлэл задраахгүй тул тэгээд тэр боолуудыг хөнөөсөн цэргүүдийг дахиж одоо хэсэг бүлэг цэргүүд ирээд хөнөөсөн байгаа. Тэгээд тэр хөнөөсөн цэргүүд тэндээс одоо явхдаа замдаа тааралцсан хүн амтан одоо юу гэдэг бүгдийг нь одоо ингэж хөнөөгөөд ямар ч мэдээлэл нохооч хүртэл мэдэх ёсгүй гэсэн утгаараа баг ингээд бүгдийг хөнөөгөөд нэг газар очоод бүгд амиа хорлсон гэсэн түүхэн бичиг бол үлдсэн. Тэгээ өөр их сурвалж домгууд дээр юу гэж өгдөг вэ гэхээр Чингис хааны оршуулгын дээгүүр нь одоо тэр 2000 боол гол гатлахад одоо тэр голны чиглэлийг хүртэл өөрчилж ингэж дээгүүр нь гол гаргасан гэж ярьдаг. Зарим дээр нь болохоор шивүү ой модон дотор одоо хинч олохооргүй тийм шивүү ой модон дотор гүн гүнзийтэй гэж одоо унхныг нь булсан гэж ярьдаг. Ер нь бол олон тэр магадлалууд байдаг. Тэгэхээр та хэд харж байгаа нэг ширхэг хов живч юусоо гадагшаа гарахгүй маш чанга нууцтайгаар бол оршуулгыг бол хийгдсэн. Тэгээ өнөөдрийг хүртэл Чингис хааны бунхныг олсон гэсэн мэдээлүүд бол
хит гарч исэн. Тэгээд яг үнэн худлаа нугасаа мэддэхгүй. Жишээ нь энэ байгаа байхгүй юу? archaeologyworld.com дээр гарсан нэг мэдээлэл 2022 оны мэдээлэл байна. Хинтээ аймагт онон гол дээр ажиллаж исэн одоо барилгын ажилчид хит хэдэн одоо хүмүүсийн цогцтой бунхан олсон байгаа. Нэг юм одоо чулуун нэг бунхан олсон гэж байгаа байхгүй юу. Тэгээ эрдэмтэд болохоор энэ бол нэлээд дээр үеих бүр 13 дугаар зууны үеих байна гэд. За Чингис ханых юм шиг байна гэд. Тэгээ бүр Бээжингийн их сургуулийн эрдэмтэд тэрүүгээр чинь буужигнаа 68 хүний гавлын яс хамттан ингээд оршуулсан байсан гэж байгаа юм. 1215-аас 1235 он хавцаа нас барсан 60-аас 75 настай хүмүүсийнх бол гэж гарсан юм байна. Тэгээ төд удалгүй Mongolian Fact Checking Center-аас бол Чингис хааны ооныг олоо гэх мэдээлэл худлаа шүү гэсэн мэдээлэл гарсан. Эзэн Чингис хааны онгоныг замын ажил гүйцэж байсан хүмүүс олсон талаар мэдээлжээ. Онон гол 18 дугаар зуунд голдрлоо өөрчлөх хүртэл бунхан голын сав газар доор байрлсан гэж үзэж байна. Өндөр биетэй эрэгтэй хүнээс 116 эмэгтэй шарил олцсон бөгөөд тэдгээрийн олон мянган зоос алт мөнгөн эд үлгийн зүйлс хамт оршуулсан байжээ гэсэн мэдээлэл гарсан. Тэгээ олон нийтийн анхаарлыг татсан гарчиг зурагтай мэдээллийг дахин сэргээж постолж хандлт цуглуулдаг тохиолдлуудын нэг нь Чингис хааны онгоныг оллоо гэх мэдээлэл юм аа. За тэгээ баримтын шалгасан юм байна. Шалгасны эцэст юу гэж үнсэн бэ гэхээр Чингис хааны онгоны зураг биш ээ. Энэ бол хүнүүгийн жирийн иргэдийн буушны зураг юм байна гэж энэ буушны зургийг хэлсэн юм байна. Ер нь бол буушны зураг мөн юм байна. Нийтийн тооллын өмнөх 3-аас 2 дугаар зуунд хамаарагдах булш оршуулгын дурсгалт төрлийн бууш гэж байна. World News Daily Report сайтад Чингис хаан нэрээр хайлт хийхэд илэрч гарсангүй гэж байна. Чингис хааны онгоныг олсон талаар хуурамч мэдээлэл татсан талаар цагдаагийн байгальгаас анхааруулж байваа гэж байна. Тэгээ өөрөө ер нь бол нэлээд хандлт өндөртэй сэтгүүлтэй та нар ч мэдж байгаа харж байгаас тэ комментэн дээр зүгээр буужгинж байгаас тэ. Тэгээ тийм учраас хүмүүс нэлээд сонирхдаг. Тэгээ тэр сонирхлыг ашиглаж бас ингээд худлаа мэдээллүүд ч гэсэн задардаг. За тэгээ хэдэн жилийн өмнө бас нэг өөр юм болсон бомшин ламтан гэж лам ирээд Чингис хааны буш хаан байгааг монголчуудад бол хэлэхээр Монголд ирсэн. Нэг хэсэг бол хөөхөн буужгинсан. Чингис хааны онгоныг Монголын хойд зүг болох 2 дахь том нуурын дунд байрлах их газартаа залгаа нуурын дунд байрлах газарт би нуурын хэлбэр нь түлхүүрийн асартай төстэй гэсэн үнийг сонсоод G-Sam ламтан интернетээс Монголын газрын зургийг дайрчлыг хайна үзэхэд бомшин ламтны үг газар зүйн байршилтай таарч байсныг хэлж байлаа. Бомшим ламтны хэлсэн нуур бол хөвсгөл нуур юм. Бидний Монголд ирсэн зорилго нь аяллаа зорилгоор ирсэн гэж ойлгож болохгүй. Бид Чингис хааны онгоныг олох эрэл хайгуулын зорилгоор Монголд ирсэн. Итгэж бишч эзэн Чингис хааны онгоныг олоход миний бие туслахаар ирсэн юм а. Бомшим ламтан 2006 онд Солонгосын эмнэлгийн нэгдсэн холбооны 40 гаруй хүнтэй Монголд альчлан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн сайн үйлсийн ажил хийж байсан. Тухайн үед хэцүү амьдралтай болон өвдсөн ядуу зүдүү хүмүүсийг хараад сэтгэлээ өвдсөн тул туслах талаар бодсон. Тэр үед мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монголд Чингис хааны онгоныг хайх гэж дэлхийн олон археологчид судалгааны багийнхан хайгуул судалгаа хийж байгаа ч одоог болтол олж чадаагүйг сонсоод өөрийн зүүн мэдрэмжээр мэдээлэлээ монголчуудад хуваалцаж хааны онгон хаан байгааг зааж өгөхөр Монголд иржээ. 6 жилийн өмнөх бичлэг байна. Ламтан минь олон хүмүүс өмнө хайж ягаад бутсан да. Америкийн нэгдсэн улсын Сан Диего хотын Калифорни их сургуулийн хятад гаралтай судлаач Альберт Линер ахлуулсан 10,000 хүнтэй баг их хаан Чингисийн онгоны байршлыг тодруулсан гэдэг мэдээлэл олон улсын төдийгийн манай хэвлэл мэдээлэлээр гарсан. Харин энэ мэдээлэл хэр үнэн бодиттой зүйл болохыг Шинжилгээний академийн археологийн хүрээлэнгийн захирал Цэвэн Норжоос бид тодрууллаа. Тэгэхээр нэлээд хэдэн жилийн өмнө тэр Альберт Ли гэдэг чинь монголчуудтай хамтарч ажиллая гэсэн. Тэгээд тэр уулзалтан дээр Монгол эрдэмтдийн холбооноос биеэрээ байсан би хүрээлэнгээс очсон академиас иргэдэл очсон юм. Тэгээд ярилцаад би тэр хүнтэй уулзаад үзсэн л дээ. Тэгвэл би судлана, энийг судлана, жигтэйхэн сайхан судлана гэл. Тэгээд тэр хүнтэй яриад ингээд байсан чинь тэр хүн бол нэгдүгээрт тийм эрдэмтэн ч гэж хэлэхэд хэцүү, мэрэгжлийн хэлэхэд хэцүү. Жишээ нь би одоо ерөөсөн Чингис хааны тухай жигтэйхэн мэднэ гэл. Тэгтэл дэлхийд одоо нэр нь гарсан 3 голын судалгаа бай. Тэрний судалгааны баримт материалыг ч олж үзээгүй тийм л нөхөр байсан. Тийм үү. Альберт Лигээд нөхөр сая 3 сарын өмнө постлогдсны бичлэг байна. Гэхдээ энэ бүр өмнөх тухайн үеийн контент нөхаа тий. Join our team of explorers using untested technologies and harnessing the power of thousands of eyes the world over.
in a race against time to solve an 800-year-old mystery. National Geographic-тэй хамтраад ингэж Альберт Ли гэдэг хүн хийсэн юм. Тэгтээ энэ хизээнийхэд нь бол мэддэхгүй байна. Баримт кинонд бэлээ. Ready to go. We've got 31 men, 14 horses, 11 laptops. Байж та. Жүжигчин амраа юу? And the government and leading scholar. We're packed and ready to go. We've got 31 Жүжигчин амраа таймар адилхан юм. men, 14 horses, 11 laptops. Энэ дээр үеих юм шүү. A crazy arsenal of new tools. 4 goats and a lot of unknown. Альберт Лин гэдэг нь бол энэ хүн байна. Тэгээд ирээд 10,000 хүн ч арай биш юм шиг байгаамаа. Тэгээд бол явсан. Тэгээд би хэлсэнтэй үгүй миний ажилтдаг төвшингүй хүн биш байна. Тэгээд би татгалцсан. Манай хөрөлөнгийн зүгээс. Тэгээд тэрнээс хойш тэр хүн яг одоо ийшээ тийш ягаал энэ тентийн улсын цуглуулаад тэнд нэг эксклюзив яриад байгаа юм. Нэгт хоёрдугаарт тэр сансрын судалгаанаас олоод нээсэн гэдэг бол тийм асуудал байхгүй. Бядан Олдоогүй л гэж байна. Ер нь бол тэгээ өөр яасан бэ гэхээр Японд сайн харсан те. Япончуудтай хамтраад 90-93 онд бас Чингис хааны булшийг бол олох гэж нилээн явж исэн. Тэгээд олдоогүй. Японых ч нь бол өнөөдөр тухайн үеийн одоо дэлхийн хэмжээний геофизикийн багжуудыг ашигласан. Тэгээ энэ геофизикийн тал сансрын судлалд одоо манай хан зэрэг ахлаад Японы Саката гэдэг ахлаад сансраас тэр зураг судлах мэрэгчийн тандах энэ бүх асуудал. Иймхүү энэ мэдээлэл огт худлаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Эзэн бог Чингисийн онгоныг дэлхийн нийтээр хайж чухам хаанаас олдох нь вэ гэдэг дээр чих тавин хүлээдэг. Харин үүнийг ашиглан нэрд гарч ашиг хонжоо олохыг санаархан худлаа цуурхал тараадаг хүмүүс байдаг гэдгийг тэрээр мөн онцолж байлаа. Харж байгаах Японууд ирж хайж үтсэн юм байна. Түрүүний Альберт Ли гэдэг нөхөр ирж хайж үтсэн юм байна. Тэгээд энэс гадна нэг Франц эрдэмтэн бол Чингис хааны булшийг олсон гэсэн мэдээлэл бол явсан. Их эзэн Чингис хааны онгоныг олсон талаар нэг хэсэгтээ хэвлэл мэдээллээр шүүгэж байгаад намжтгаа. Тэгвэл энэ удаад Францын эрдэмтэн үнэхээр олсон гэсэн баттай мэдээллийг бидэнд өглөө. Чингис хааны яг булш гэх юм дээ. Булшны хувьд болохоор зэрэг яг хаана байрлалтаа одоо хаана байгааг нь бол олж тогтоосон байгаа. Тэгээд энэ болохоор орчин үеийн техник, технологи, электрон бүх тийм багаж хэрэгслүүдийг ашиглаад хаана байгааг нь тогтоосон байгаа. Гэхдээ ер нь бол Монголын ард түмний тийм тэр хүсэлтэд тэрний ирмэлцлийг бас хүндэтгэх ёстой. Тийм болохоор зэрэг тэр олдсон тийм булшийн шууд нэг тийм бид нарт ямар ч тийм зорилго байхгүй. За энэ дэр нэм гарч ирж байгаа. Ер нь бол монголчуудын зүгээс бол ингээд хаанаа хүндэтгээд одоо бол энэ оршуулгыг хайх шаардлага байгаа мó. За оллоо гэж олоо гэж тод яг яах гэж байгаа. Тэр чинь бол бүр ингээд хөрөн мөнгөөр үнэлэгдэшгүй бүр ингээд дэлхийн хүн төрөлхтний түүхийн маш том молдор байгаа шүү дээ. Ер нь бол тэрийг ингээд баг ингээд нууцаараа байж исэн баг хааны ингээд өөрийнх нь ингээд амар амгалан байх тэр амар амгалан одоо хорвоогоос хайлах тэрийг нь одоо ингэж тэр хүслийг нь одоо ингэж хүндэх хэрэгтэй гэж зарим хүмүүс үздэг бол зарим хүмүүс нь юу гэж үздэг вэ гэхээр Чингис хааны оршуулгыг ингэж олох юм бол түүхэн маш олон баримтууд бол ингэж тодорхой болно. Маш олон бидний мэдэхгүй одоо түүхэн маш чухал одоо баримтууд тэнд бол байж магадгүй гэдэг. Зарим нь болохоор юу гэж боддог вэ гэхээр энэ Чингис хааны булш олдох юм бол хэдэн баячууд нь зүгээр нэг тэрбумтэн одоо юу гэдэг долларын тэрбумтэнгийнх нь гэрийнх нь хойморт очихл тийм баг ингээд тийм мөнгө аюу хүчтэй байгаа өнөө үед бол зүгээр ингээд шуналтай хүн л нэгэнд нь ингээд мөнгөтэй хүнд зарчих гэсэн хардталт байдаг. Тэгээ өөр хэсэг нь юу гэдэг вэ гэхээр Чингис хааны булш бол ерөөхдөө альтын олдоод өнөөдөр нэг баян тэрбумтэнгийнх нь нэг хойморт нь ингээд байж байгаа хэрвээ ил гарах юм бол тэр хүн өөрөө мэдээж нэлээд хил амд орно. Тэгээ тийм учраас альтын олцсон гэж ярьдаг. Тэгээ өөр нэг хэсэг нь юу гэж ярьдаг вэ гэхээр энэ бол та нарын нөгөө асуусан хэсэг Чингис хааны булшийг одоо олох гэж оролцсон хүмүүс насан туршдаа өвг удмаараа одоо ингэж маш том хараалт өртгөө. Тийм учраас өнөөдрийг хүртэл Чингис хааны булш бол олдоогүй маа гэж бол ярьдаг. Ер нь ийм нэг хид хэдэн магадлалууд байгаа юм. За тэгээ цаашаа явъя. Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгчээс тодруулсан юм. Тэрээр ч мөн баттайгаар үгүйсгэсэнгүй. Чингис хааны онгоныг бол бурхан алданд байгаа гэж олон судлаачид итгэдэг шүү дээ. Тийм ээ. Энийг бол ухаж малтаас нааш хинч одоо баттай хийж болохгүй тийм ээ. Гэхдээ энд бол хүрнэ гэсэн ойлголт байхгүй. Энд бол хөндлөн гэсэн ойлголт ерөөсөй байхгүй гэж бодож байна. Монголын археологч төлөвийн талаар бол хатуу байсуртай байгаа. Энийг ч хүрэхгүй. Тэр дунд гадаадын өмнө хүрэхгүй. Хэдэн жилийн өмнө бол нэг Америкийн хятад бол тэргээр яваад янз янзын судалгаа хийгээд явсан ийм скандалны түүх байгаа шүү дээ тийм ээ. Одоо бол нийт бидний ярьсан үг ярьж байна.
судлаачдын хүрээнд одоо яам тамгын газрын хүрээнд бол энэ асуудал анхаарлаа хандуулсан байна. Энд бол ерөөсөө гадны өмнө нэгийг шууруулахгүй, хязгаарч шууруулахгүй. Энэ бол ерөнхийлөгчийн зарлагтай газар байна. Окей. Тэнд байгаа гэдэг бол бид нар итгэдэг тийм ээ. Итгэж явах хэрэгтэй. Монголын ард түмэнд итгэж байгаа. Эзэн Чингисийн онгон бол Монгол утгатай байгаа. Зарим хүмүүс ярьдаг шиг Хятад байгаа, тийм ээ. Шинжаанд байгаа, Оросд байгаа. Энэ хүмүүс бол бид нар итгэдэггүй юм бол. Тэгээ сая ярьж байгаа Хятад байгаа гэдэг нь болохоор бас учиртай. Хятадд Чингис хааны бунхан гэж бас нэг юм газар байд юм бэлээ. Mausoleum of Чингис хаан гэдэг байд юм бэлээ. Гэтэ энэ бол мэдээж Чингис хааны бунхан биш. Тэр нь болохоор өвөр Монголын одоо ордос байд газар. Яг одоо бид нар харж байна. Жуулчд бас нэлээ очиж байгаа. Гэтэ энэ Чингис хааны одоо онгон бунхан бол байхгүй. Хятадууд магадгүй бас учиртай л өвөр Монголд ингэж Чингис хааны бунхан босгосон байж магадгүй. Тэгээ энийг ярьж байгаа юм. Тэгээ өөрний домог яриа байдаг нь юу вэ гэхээр Чингис хааны булшийг одоо ингэ буушинд хэрвээ хин нэгэн гар хүрэх юм бол дэлхийн 3 дугаар дан эхлэнэ гэсэн яриа байдаг. Чингис хааны бунхныг хөндвөл дэлхийн 3 дугаар дан эхлэнэ гэж Британийн шар хэвлэлд бичжээ гэж байна. И хааны бунхныг хөндвөл дэлхийн 3 дугаар дан эхлэх эсвэл дэлхийн дахинд их сүрэл болох тухай таамаг байдаг гэжээ. Ингэхдээ тэд И хааны удмын бас нэг байлдан дагуулгач Доолон төмрийн түүхээс дурдсан байна. Доолон төмрийн Самаркандад орших бунханд зөвлөлтийн эрдэмтэд маллаг хийж хүнсний дараа нацист Герман зөвлөлтөд халдаж ихтайн эхэлсэн юм аа. Окей. Дохироноос зөвүүл таарсан байна те. Бунхныг нээхээс өмнө үүдэнд нь миний шарилыг хөндөх үед дэлхийд их зовлон ирнэ гэсэн бичээс олдсон бол яг задлах үед миний шарилыг хүнснөөр надаас ч аимшигтай түрэмгийлэгчийг уяанаас нь суллана гэсэн бичээс гарч ирж байсан гэдэг. Тэр нь магадгүй Гитлер байсан юм болов уу? What? Нутгийн ахмадууд хориглож байсан ч зөвлөлтийн антропологчид 41 оны 6 дугаар сарын 20-нд төмрийн бунхныг Сталины даалгавраар нээж шарилын үлдэгдлийг Москвад хүргэсэн юм. Энэ явдлаас 3 хоногийн дараа Германы арим зөвлөлтийн хилийг давж Барбаросса ажиллагааг эхлүүлж байжээ. What? Окей. Домог ярианаас айсан Сталин 42 оны 11-р сард шарилыг буцаан Самаркандад хүргэж исламын шашны заншлаар дахин оршуулжээ. Ягаад исламын шашны заншлаар оршуулдаг вэ? Ислам шашны хүн байсан юм уу? Доолон төмөр. Яг энэ үед Сталинградад Германы айрамтай тулдаж байсан зөвлөлтийн айрам Уранус ажиллагаа эхлүүлсэн амжилттай болж дайнд эргэлт хийж чадсан байна. Йоо, буцаад тавьсан чинь дайнд буцаад эргэлт хийж байгаа юм уу? Яа, энэ бүхэн үнэхээр учиртай бол яа нөхөө кинон дэр гардаг шиг. Эндээс эхлэн зөвлөлтийн улаан арим тасралтгүй давшиж Берлин хүрсэн түүхтэй. Тэгвэл Чингис хааны булшийг хүнснөөр өвнөөс ч аюултай үр дүнд хүрэх магадaltaй гэж нийтлэлд үүлжээ. Түүхч Джон Мэни хэлсэн хэрвээ Чингис хааны булшийг нээвэл дэлхийн геополитикт томоохон дөрвөлт үүснэ гэсэн үгийг иш татсан байна. Тэрээр Чингис хаан амьдрал, үхэл, дахин төрөлт номондоо энэ тухай бичиж байжээ гэж байна. Өнгөж шүү. Нийтлэлд мөн Чингис хааны бунхан нь тусгай хараалаар хамгаалагдсан байх магадлалтай. Түүний эрэлд гараад бүтлгүүцсэн судалгааны багуудын түүх үүнийг харуулж байгааг өгүүлсэн байна гэж өөрний нийтлэл гарсан Чингис хааны онгон олдоо өгөн уучрах гэсэн чинь эцсийн замд нь үдэж онгонд нь мөнх нойрсуулахдаа түүний цэргүүд мянган мориор онгоны чулуу тэмдгүүдийг дэвсэлж орхижээ гэсэн бас хэлэл байна. Энэ хүний сэтгэл байна. Бурхан минь битгий олдоосоо Чингис хааны булшийг хайгаад байгаа гадаадын топ их сургуулиудын эрдэмтний чинь ард Америкийн нэг сахалтай тэрбумтэн бүгдийг нь санхүүжилдэг гээд өөрөө баримт кино хийжсэн байсан. YouTube дээр англи хэлээр байгаа. Тэр кинон дээрээ дэлхийн хамгийн агуу алуушны шарилыг олж өөрийн гэртээ сүвнэр болгож тавина. Түүний шарилаас маш их алт олно гэж ярьж байсан. Мөнгө л өгч байвал хинтээж хамтрахад бэлэн гадныхантай нийлээд хааныхаа шарилыг олох гээд явж байдаг. Дүүрсэн. Этиктэй бай. Тэр гисэн байна. Ер нь бол бас нэг буруу юм бол бичээгүй байна. Мэдхгүйгээд сууж байх ёстой хүн хааныхаа шарилыг ухахгүй бол өсөөд үхэх гээд байна уу? Ганц Чингис хааных биш. Бүх хаттын шарилын хамт гэж. За тэгээд нөгөө хараалын талаар мэдээлэл бас гарсан. News цэгийн дээр хүртэл гарсан байна. Хэдийн юм бэ? 2012 оны 10 хэдэн жилийн өмнөх мэдээлэл юм уу? Чингисийн онгоныг хайж байсан археологчдыг айлгсан хараал. Хэдэн Чингис хааны шарилыг олно гэж итгэсэн Америкийн археологчид 2002 онд Монголын засгийн газраас зөвшөөрөл авч Улаанбаатар хотоос хойш 321 км-ийн зайд 3 км урт хашаа хатгаж малтах хийжээ. Гэтэл газар ухаж байх үед
гинэд хаанаас ч юм үүмсэн олон хортой могоо гарч ирж археологчдын зарим нь могоод хатгуулсан аж. Түүгээр зогсохгүй уулын бэлд тавьсан машинууд нь гинэд учир битүүлгээр асч өнгөрч ихсэн тул археологчид ажлаа зогсоохоос аргууд хүрсэн тухай Hot in China цэг нэт сайтад бичсэн байна. Тус сайтад энэ хачирхалтай явдлыг хэдэн 100 жилийн өмнөх хараалтай холбоотой гэж бичжээ. Хидсэн дээдсийн шарил онгон хүнсшүү тагшин гэдэг ойлголт Азад төдийгүй өрөндийн археологчдын дунд хүчтэй байдаг бөгөөд Египтийн фараонуудын занданшуулсан шарилд маллаг хийсэн археологчид учир битүүлгээр амиа алдаж байсан тухай баримт олон байдаг аж. Ер нь бол ивгүй ямар нэгэн учиртай бодоод л ингэж мэдээллүүд гарч байгаах те. ancientpages.com гэсэн сайтн дээр бас нэгэн нийтлэл бичсэн байна. Хинтийн уулан Чингис хааны булш байдгүй. Тэгээд зарим хүмүүс энийг бол хараагдсан гэж ярьдаа гэсэн байна. Зарим хүмүүс Чингис хааны бунхныг олвол дэлхийн төгсгөл хэрнэ гэж ярьдаа. Түрүүний бидний уншсан юм байна. 14-р зууны Турк Монгол Тимур гэж удирдагч юм бэ штэ. Ислам шашинтай байсан юм байна. Тэгээд ислам ёсоор нь буцаж оршуулсан юм бэ штэ. Окей, одоо ойлголоо. Барин 100-200 жилийн дараахан л гэсэн үг Чингис хааны оршуулгаас хойш штэ. Тэгэхэд бол ингээд оршуулган дээр анхаарал битсэн гэж бодохоор бас учиртай л юм. Хэрвээ хятадууд Монгол маллаг хийх эрхээ авах юм бол энэ нь Чингис хааны булш нь улс төрчдийн амбицны нэг гол одоо фокуслах зүйл нь болох юм а гэж бичсэн байна. Зарим зүйл зүгээр л олдоогүй байх учиртай гэсэн байна. За тэгээ харж байгаа ер нь бол нэлээд нууцлаг, маш нууцлаг. Тэгээд магадгүй нууцлаг хിവэр үлдсэн дээр гэж бас бодхоор те. Яг л өнөөдрийн бидний одоо хүмүүсийн шунал ямар байгаа те. Мөнгөний төлөө юугаач өгөхөөс буцахгүй ийм нийгэмд, ийм орчинд одоо буруу хүний гар Чингис хааны булш хэрвээ очих юм бол жинхэнэ нөгөө нэг тэрбумтнгийнхэн том өрөөний коридорынх нь нэг сүмнэр л болж хувирна. Тэгээд тийм учраас магадгүй одоо олдоогүй байсан дээр ер нь бол. Тэгээд та хэд юу гэж бодож байна? Өөрсдөө сэтгэлдээ бичээрэй. Тэгээд хүн болгон эртээ бүртгүүлээд лайк дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.